Орлого зорилгоны хувьд за мэдээж эн чинь компани машин учраас компанид орлогоо өгнө 30,000 төгрөг өгнө. Тэгээ бензин инэ 30,000 төгрөг олохын тулд чи бас дор хаяж нэг 20,000 төгрөгийн бензин орноо. Төвчрөө мүзрээ наан цаана гэдээ явна. За тэгээ 1,000 төгрөгийн нэг гэж авч доотлон шүү. Зорчлуугаа сайн байна уу? Такси дуудсан ирчлээ гэдэг ингээ ярина. Өвлийн цагт бол харихтаа портроор нь авч яг юмдээ дийлэхгүй маа. Энэний хажуур цуглуулах гараа хотлаа. Гэр хоос нүгөө хончих гээд яг ингээ таарад идэх байхгүй. Тэгээ нэг хоёр шудаа нүүрс авнаа. Нэг мото авнаа. Маргааш намангийг орой сэтгэл хүрлцдэг байхгүй тэр нь. Сайхан нь хамгийн сайхан нь орлогоо хийчихэл гэрлүүгээ гайгүй мөнгө олчвол хүүхдүүдтэй за тэрэг маань тийм юм дуртай шүү. Эхнэр маань нэг тийм юм дуртай шүү. Тэгээ ялангуяа эхнэр нь уцтаал дуртай олж чи хийцэн шүү. Чи хийзээ хэрэг чинь орлогоо хийсэн үг л уцтаа. Гэрлүүгээ тавьчих чахал хамгийн гоё юм да. Нэг өдөр яваад мөнгө олцсон ч 6-7 мянган төгрөг олоод бензинээсээ гадна. Өнөөдөр угаасаа олдохгүй маань хари. Тэгээ байжсэн чинь нэг жоохон охин мэдээ зарцуулж байгаа байхгүй. ТV суугсан. Цонхон голгоод хараач чи гэдгсэн чинь аав нав мэдээгээ зарахгүй бол зодно гэж юу. Юу гэсэн юм бэ? Хэдэн мэдээ байгаа юм даа? 22 мэдээ гинэ. Тэгэхээр бүгдийг авчвал чи харих юм уу гэж чинь харина гинэ. Тэгэхээр бодлоо өгсөн. 7,000 төгрөгтэй харьсан чи яа тийм 4,400 төгрөг. Маа ахын доо энэ мэдээний ч юм уу гэсэн чинь та баярлаа хаа гэж гүйжрэл өгчлөө. Суу гэдгсэн чинь хаана эдийн танаа гэсэн чинь 5 бодол гал нөгөө чи айгүй хөргөн цэмбигээл ингээ сууж байгаа байхгүй. Хаагүй шүү айгүй бол тэр таксиас сууж үзээгүй. Тэгэл өгсөн чинь тий. За мэдээ 7 хоногт нэг удаа гардаг гэхээр 7 хоног болгон тэр харахгүй гудмаар өгсөж алхдаг байгаа байхгүй. Тэгэхээр тэр жижигхэн зүрх тэр жижигхэн нүд яаж явдаг вэ? Баярлаа хаа гэв. Тэр хүүхдийн одоо бол надад нүд нь харагдчих. Долондоо ингээ харангууд гудамны үзүүр тэр сүйтгэнэд ингээ байгаад байгаа юм чинь. Намайг далдорон ортол харсан гэдэгт би бол итгэлтэй байна хөрх юмд харангуй гудна. Тэгэл Google харсан баг. Яад энийг удаач гэсэн би баярлалаас тэгэд ингээд хүнд яста нэр би 3,100 төгрөгтэй харьлаа гэсэн бодол хизээч төрдөг юм байл. Зүгээр энэ гэр хорооллын захаар яваад тойроод үзэхгүй. Тэр гэрэгүү хашаа байхгүй зүгээр нэг гэр ацраа барьцсан айлууд яг яаж амьдарч ийн авчаад харахад амар шүү дээ. Тэр хүүхдүүд нь гадаанаа зүгээр л тарцаан шиг байдаг шүү дээ. 100. Яг уу Монгол хүн тэгж өсдөг гэж хүмүүс боддог л. Хөдөө сайхан голын ширгэн дээр нүцгэн гүйж байгаа хүүхэд тэр хогон дунд үнсэн дунд нүцгэн гэрийнхээ гадаа идэх ч юм уу шороо зураа сууж байгаа хүүхэд хоёрын амьдрал өөр шүү. 11 сарын 12-нд миний төс өдөр болдог байхгүй. Аав нүдтэй гэж манай хүүхдүүд гүйлдээд байсан. Тэгсэн чинь гаргаад бодолтой гаргаад тэгсэн чинь ийм гоо гэрэл аваад өгсөн. Тэгээ би аав нэг ийм гоо гэрэл тавиач гэж ярьдаг байсан байхгүй өмнө. Аав тэгж жагаад аавндаа гэжсэн чинь манай наад хашааны наалт нь хоёр хашааны наа нэг машины жижиг сэлвэг зардаг дэлгүүр. Танаа хүүхдүүд өстэй орхон. Өдөр болгон орж ирэл энэ гэрэл хэдийн гал асуудаг гэсэн. Мэдээж юу гэж үнэн өөрсөхдөө 11,000 гаал асуугаа нөгөө гэрлийг байна уугүй юу л асуугаад байгаа байхгүй. Тэгээд авсан чинь ийм цаасаа хайрцагд мангар их задгаа мөнгө хийцээрсэн. Тоосоор яг 11,000 тэр нь 10 20 хийдэж байсан хамаагүй бүр ингээд толгоолоод багтал амар их мөнгө. Тэгээ 11,000 төгрөг авахгүй юу. Тэрийг бол дахин ичнээн тоолсон болоо тэр хэд яаж зөвлөсөн болоо хөөрхөн байгаа үстэй. Тэгээ одоо нөгөө даралт гэсдэг гэдэг босноос хойш бас жоохон айгаад байгаа яг нэг юм бол дотроо. Би энэ ай бол бас удахгүй гэж мэдх юм байна да. Шээ жоохон томхон зориг тавьдаг ч юм. Нөгөө нэг одоо тэр нөгөө нэг яриад байгаа нөгөө 150,000 төгрөг сар болгоо өгөөд 250,000 төгрөг сар болгоо орон сууц корпорацийн санд байршуулвал нэг байртай болно гэд. Тэрийг л аягүй сонирхоод байгаа. Ядаж хүүхдүүдтэй байртай үлдээч хийх гэж боддог.